үзэн ядал, гадуурхал, бусдын доромжлол, тэдний өнгөрсөн амьдралын бодит төв. Эрүү нүүрний гажиг өвчнөөс салж, нуугдмал амьдралаас энгийн амьдрал руу тэмүүлэх тэдний амьдралын хэв маяг. Энэ бол Монгол Ледмийн шоу нэвтрүүлэг. Амьсгаа наваа нүдэ ань. 90 хоногийн дараах өөрчлөлтийг мэдрэх мөч ойртож байна. Өөрийгөө чагна. Дахин төрсөн тэдний өөрчлөлтийг мэдэр. Дахин төрсөн төгс бүсгүйчүүл. Монголын хэвлэл мэдээлэл тэдний тухай хэрхэн дүгнсэн байна. Удвал толгойд хараад баймаар хөөрхөн болчихсон байсан. Эмэн инфоцэг эмэн. Мөнх дэлгэр. Би хамгийн азтай эмэгтэй. Полицэг эмэн. Жавхлан Монгол эдмийн хоёр нэвтрүүлгийн ачаар би амьдралдаа дахин алдгааргүй болж чадсан. Эмэн инфоцэг эмэн. Удвал хамгийн гол нь өвчнөөсөө салаад ирсэндээ баяртай байна. Шуулцэг эмэн. Монгол эдмийн 3 шоу нэвтрүүлэг үргэлжлээ эхэллээ. Таюусцэг эмэн. Солонгосын гол сайхныг төлөөлөгч Гранд гол сайхны эмнэлэг. ТВ-с телевиз хамтран дахин нэг эмэгтэй төгс өөрчлөлтийг харуулах болно. Монгол Ледмийн өсгөлжүүлэн ертөнцид тав таймарлал. Оройн төргийн үзэгчтэй амралтынхаа өдрийг сайхан өнгөрүүлж байна уу? Тэгэхээр ТВ-с телевизийн 7 хоног бүрийн бэм гарагт 21 цагаас үзэгч та бүхэнтэй хүрдэг Монгол эдмийн 3 шоу нэвтрүүлгээ бэлтгэн хүргэсээр за энэхүү 3 дахь дугаараа үзэгч та бүхэндээ өргөн барьж байна. Нэвтрүүлгийнхээ өнөөдрийн дугаарыг үзүүлэхээс өмнө за үзэгчлээс бидэнд ирсэн асуултанд хариултыг мэдээж өгөх зүйтэй болов гэж бодож байна. Тэгэхээр Монгол эдмийн 3 шоу нэвтрүүлгийн эхний дугаар гарсан цагаас эхлэн за олон үзэгчдээс Монгол эдмийн нэвтрүүлэгт би бүртгүүлмээр байна гэсэн хүсэлтүүд маш ихээр ирж байгаа. Мэдээж нэвтрүүлэг маань тодорхой хугацаанд бүртгэлээ авч дуусаад за нэвтрүүлгээ үзэгч танд бэлтгэн хүргэж байгаа учраас энэ удаагийн Монгол эдмийн 3 нэвтрүүлэгт бүртгүүлэх хүсэлтэй байгаа үзэгчд маань харамсалтай нь оролцох боломжгүй гэдгийг аль биесээр хэлэх нь зүйтэй болов гэж бодож байна. За харин дараагийн Монгол эдмийн нэвтрүүлэг зохиогдох болох юм бол за үзэгч та бүхэн ТВ-с телевиз дээр өөрийн биеэр ирж бүртгүүлэх ёстой байдаг юм а. Мөн ТВ-с телевизтэй аль биесээр хамтран ажиллаж байгаа Солонгосын Гранд гоо сайхны эмнэлэгтэй холбогдох хүсвэл энэхүү утас хаягаар мөн холбогдож болно. За ингээд өнөөдрийнх нь нэвтрүүлгээ одоо үзэгч та бүхэндээ хүргэх гэж байна. Өнөөдрийн дугаар бол маш хүнд бөгөөд за нөгөө талаар маш сэтгэл хөдлөсөн зүйлсийг үзүүлэх гэж байгаа. За учир нь хэм бол энэ удаагийн Монгол эдмийн 3 шоу нэвтрүүлгийн ялагчд маань хэн болсон харуулах юм. Нэвтрүүлэг шалгарч үлдсэн 10 оролцогчоос за 2 одоо эрүүн нүуний гажигтай эмэгтэй Гранд гоо сайхны эмнэлгийн хаалгаа их ерөнхий мэс заслын эмчнэр шалгаруулснаар за оролцогчид маань Солонгосын Сөүл хотыг инхүү зорих болдог. Хэн ямар бүсгүйчүүд шалгарсан бол гэдгийг одоо бүгдээрээ хамтдаа хүлээн авч үзье. Амьдралын хамгийн том баяртай мөчийг дуулахаар ирсэн танд баярлалаа. Дугтуг ирсэн байгаах тий. За баярлалаа та бүхэндээ болоод телевиз үзэн суугаад нийт үзэгчтэй өнөөдөр хэмдэг хүргээд Монгол эдмийн 3 шоуны маань одоо хамгийн шийдвэрлэх за хамгийн одоо баяртай гэж нөтлөж маань тодтогч байна. За миний хувьд бол бас зарим нэгэн хувьд миний хувьд бас гонигтай байж мэдэх ийм дугаар байгаа. Одоо ТВ-с телевизийн хамтран ажиллаж байгаа Гранд гоо сайхны эмнэлгээс нэвтрүүлгийн маань 2 ялагчийн нэрсийг бидэнд явуулсан байгаа. Ледмийн 2 шоу нэвтрүүлэгт оролцож исэн бүсгүйчүүд бас байгаа. Ледмийн 1 тус анкета өгжсэн бүсгүйчүүд бас байгаа. 3 тус анкета өгжсэн. Тэгээд нийтдээ 10 бүсгүйчүүд шалгарууллаа.
Одоо энэ дундаас ялагч гэсэн бид нар өөрөө мэдгүй та арай харсан юм шиг. Хараагүй. Тийм тэгэхээр ямар ч хэлсэн бас сэтгэлийг сонсъё. Энэ сайхан эмнэлэг, энэ сайхан телевизийн одоо сайхан боломжийг бол ингээд бас өчүүхэн хэсгээс нь шүүрч аваад одоо ингээд сэтгэл тогтлон хүлээж сууж байгаа баяртай байна. Тэгээ ямар ч хэлсэн тэнцээгүй тохиолдолд би нэг сэтгэлээр онохгүй. Яагаад гэхээр миний хажууд байгаа энэ сайхан 9 бүсгүүчүүд маань бүгд л адилхан бас ингээд натаа зэрэгцээ сайхан болчих юмсан ингээл өөрийнхөө гоо сайхны төлөө ингээд сууж байгаа учраас эдгэртээ би бас баяр хүргэх ёстой. За зөвлөлт оролцоогүй ч гэсэндээ бид нарыг үзэн суугаа бас яг бид нартай адилхан энэ одоо зовлонг тий сэтгэл дотроо ингээд тээж яваа мянган бүсгүүчүүдтэй бас та бүхэнд ч гэсэндээ боломж байгаа шүү. Бүгдээрээ өөртөө ихтгэлтэй байгаараа хамгийн гол нь амьдрал баян. Тийм учраас тэр сайхан одоо аз жаргалыг үргэлж бид нар ч өөртөө ихтгэлтэй гараа л гэж хүсье. Өнөөдөр одоо Азан шоуасан 2 бүсгүй те. Явна тэгээд ялагдсан сонгогдсон ч сонгогдоогүй ч тэгээд цаашид нэгэнт бүгдээрээ амьдрын штэ те. Тэгээд тийм болохоор 2 тэнцэн бүсгүй тэгэл хариугаа хурдан сахах хүсэж байна да. Летмийн хэрвээ дөрөв үзэхөд бол та нар маань дахиад хүч азаа үзэх үү? Оролцох уу? Оролцсон. За тэгээд төгнөө нэгээс юм тэгээд нэвтрүүлгээ маань ялагч болж байгаа. Одоо цаашаа Солонгос руу харуулгаанд дэмжлэгээндээ явах 2 бүсгүүдэд амжилтыг хүсье. Бас баяр хүргэе. За сонгогдоогүй үлдэж байгаа бусад бүсгүүчүүдтэй бас одоо дахиад олон боломжууд гарч ирнэ. Нэг хаалга хаагдахад дахиад энд нь бүр том илүү боломжтой хаалга нэгдчихэд гэж амтай. Тийм болохоор бүгдээрэнд нь амжилт хүсье. Тэгээд энийг нээн гэдэг чинь бас нэг хүндтэй юм шиг мөртэй аюу тийм хүнд даалгавар байт юм байна. Яг үнэн хэцүү. Сэтгэл санааны хувьд болоод одоо тийм ээ. Тийм болохоор хоёулаа нэг нэгээр нь задлчих уу. За тэгье. За баярлалаа. Болчих. За эндээс мэдээж TVS телевиз болон Гранд гоо сайхны эмнэлгийн хамтарсан за албан ёсны хамтран ажиллагаа гэсэн лого байршиж байна те. За ингээд цаашлаад TVS телевиз Солонгосын Гранд гоо сайхны нэгдсэн эмнэлгийн албан ёсны хамтран ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж байгаа Монгол литмийн 3 шоу нэвтрүүлэг. Тус нэвтрүүлэгт өөрийн хүсэлтээр хандсан энэ удаад 2 одоо оролцогчийг Монгол литмийн 3 шоу нэвтрүүлгийн ялагчаар тодруулан Солонгос байрлаж байгаа Гранд гоо сайхны эмнэлэгт 100% үн төлбөргүй эрүүн нүрийн гажиг засах болон цаашлаад төгс эмэгтэй болоход байна 100% үн төлбөргүй туслах болно. Энэ бол ялагч нь Хөдөө орон нутгийн оролцогч бай. Баатар сайхан өгтөл хавсрав. За баяр хүргэе ирээдүйн эмч. Хамгийн түрүүндээ хинт болох юм лээ. Ээж аваартай. Ээж аваартай. За чиний эрхэм бичиг баяр хүргэе. 90 хоногийн дараа хавсрав маань танигдхын аргагүй эмхтэй болоод ороод бүр өндөрч болоод ороод ирэх байна. Аваа ээжээ би чадсан. Ийм том боломжийг олгосон TVS телевизэд болно. Гранд гоо сайхны эмнэлэгт үнэхээр баярлалаа. Өнгөрсөн жил бол бид нэр 3 литменийг тодруулж ирсэн. За энэ жилийн тухайд бол 2 литменийг тодруулж манай нэвтрүүлгийн ялагчаар тодруулах учиртай байгаа. Ингээд TVS телевиз Солонгосын Гранд гоо сайхны нэгдсэн эмнэлгийн албан ёсны хамт ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж буй Монгол литмен 3 шоу нэвтрүүлэг. За тус нэвтрүүлэгт өөрийн хүсэлтээр хандсан. За ялагч цагаан хүү овогтой оюун эрдэнэ. За. За нэшэ гараад ирээрээ. За оюун эрдэнэ нэг өгөөрье. Баяр хүргэе чамд. Баяртай. За хамгийн түрүүнд хин дуулах хэлээ оюун эрдэнэ. Ааштай. Чадлаа тий. Чаддгийн бэ тий. За баяр хүргэе. Бид 10-ын дундаас хамгийн их азтай 2 нь байлаа. Бас дээрээс нь хамгийн яаралтай 2 нь байсан болоод хамгийн түрүүн шалгарсан баха гэж бодож байна. Тэгэхээр би бусад үлдсэн 8-ын хувьд бас боломж байгаа. Тэгэхээр арай яаралтай биш болохоор дараагийнх нь тэнцэх баха. За үзэгч та бүхэн ч гэсэндээ
одоо биднийг ойлгож байгаа ах гэж бодож байна. Маш олон бүсгүүчүүд хандж байгаа. За энэ олон бүсгүүчүүд дотроос нэгийг ч гэсэн гээжгүй юмсан гэдэг байдлаар 10 бүсгүүч шалгаруулан гранд гоо сайхны эмнэлэг рүү бид нар материалыг нь явуулсан байгаа. Гранд эмнэлгийн зүгээс бүх одоо материалыг шалгаж үзээд 90 хоногийн дараа хэр их өөрчлөлт гарах вэ гэдгийг нь бас харсан байх гэж бодож байна. Нэг удаа ялагдал байхад дараа нь заавал ялнаа. Та нар маань үнэхээр бас нэвтрүүлэгт хандсан та нартай баярлалаа. Ийхүү Монголын 3 дахь литмийн бүсгүүчүүд тодорлоо. Өөрийгөө өөрчилж, бусдын өмнө өөрийнхөө ирэхээр инээж амьдрахыг хүссэндээ бидний нэвтрүүлэгт хандсан бүсгүүчүүд маань 3 сарын хугацаанд Солонгос улсын Сөүл хотод байрлах Гранд гоо сайхны эмнэлэгт 100% үн төлбөргүй хагалгаанд орж төгс өөрчлөлтийг мэдэрснээр эх орондоо иргэн ирнэ. Түрүүн гадаа нөгөө 8 чамдам ирэлээ. Одоо ч өөрөө 8 чамдамаа мэдээ. Одоо 8 чамдам. Чи дөрөвийг нь мэдээрээ. Гадаа тасарч тахгүй байсан. Тэгсэн чинь хэзээ бүгд хэдэр штэ. Очоод барыг тайлж байгаа шүү. Тасарсан мэдээлэл гарч ирлээ. Удмаар биднийг таньж өнгөрөөрэй. Мөрөдлөө биелүүлж өвдөх зовооргүй бүтэн хооллож хүний өдөөс эцлэн хараад хүсснээ хэлж чадхаар болсондоо туйлын баяртай байгаа нэвтрүүлгийн ялагч Хинтээ аймгийн Харьяа Лавгсүрэн маань баяртай мэдээгээ дуулгахаар Хинтээ нутгаа ийхүү зорлоо. Гурван бандтай гац охинтой багасаа төрөлхийн хамран цаашаа дарагчсан. Тэгэн зохион маань энийг яахгүй. Анханд бол харахад бол юу төрөөд гарахад бол юу хамрал мотой байсан болохоос эрүүн мөрөөний ийм айхтар гажигтай мэдэгдээгүй. Яалч яахгүй хамаргүй гэдгийг нь бол бүр мэдэгжсэн. Хамрын зүгээр нэг жижиг хоёр нөхөл харагдаад байсан болохоос шиг хамар тавьж гарсан юм байна. Гэтэ эрүүгийн бол гажигтай гэдгийг мэдээгүй. Тэгэл одоогоос нэг 5-6 жилийн өмнөөс эхлээд юм идэхэд их төвөгтэй. Боорцог энэ төр идэж чадахгүй зажилахад бол эрүү өвдөд байна гэдэг болсон. Дандаа шингэн хоол идэн, дандаа зөөлөн. Тийм хөөсөн одоо горлон бүтээгдэхүүн иддэг болсон. Тэгээд тэр шүдэн ч одоо ийм ачин болчихно ингэж ээж чинь ч гэж ердөө анзаарсангүй те. Яг их нэлхтэр очиод нэмчээд үзүүлсэн чил энэ хүүхдээ чи эрүүн мөрөө дайлчихсан. Айгүй том гэмтэл байж тээ. Гэл жилдий. Нэг Улаанбаатар хотод явж байгаад айлын телевизээр хараа суужсэн чинь ТV-с дээр летмен төсөл явагдаж байна. Гэдэл зарлаа өглөө. Нэг ийм болдгийн байна. Нүүр царай элдв өрхөө ингэж өөрчлөлтөө сайхан болдгийн байна. Гажиг ийм засдгийн байна. Ийм дохно явуулах юмсан энэ гэж ярьж ил байдаг байсан. Тэгэж одоо хөдөөний манивтын хүүхдүүрээ тийм юмд ороод яваад өгдөг үйлгүүл гэж л тийм л ойлголттой ер нь нэх хайхтар ачаалгууд л өгч байгаагүй шүү. Летменүүдийг үзэхэд л хүүхд нүртэл таньдаг юм билээ. Хүүе мөн үү хүүш мөн үү биш үү гэж сүйд болцоогод л дээ жаахан тийм хазч гэж юм бай тохиод юм байж магадгүй гэл ахна очоод чинь бүртгүүлээд үзээд тэчээгээд тэгсэн чинь харин ашгүй энэ маань телевизээр тэнцлээ гэсний өөрөө утсаар хэлсэл дээ хоёр хүн тэнцлээ нэгэнд нь би орчлоо л гэсэн анх жижигж өгөхгүй л байсан. Энэ юм утсан маань учиргүй чанга дээр спикер дээр явах юм чинь. Тэнцсэн гэж байна л гэдэг. Тэгээд одоо бүр анхаалаад өнөмшгчгүй одоо яана гэж одоо тэр нутагт очиж нэрээ тэр газар тэр олон хүүхдүүд дотроос гээл.
За, явах нь. За. За явж ирээ. За, их чинь тохой нүсэнэ. Өдөөгийн бидний амьдрал чадвар гэдэг бас л байхаараа болохгүйгээр янз янзын боломжгүй янз янзын юм таарах. Гүнийгээд юм гэдэг ч бас нэрээ аз ивэгээд тэнцдэг юм байна. Энэ шалгаруулалт шоу төслийг хэрэгжүүлж байгаа танай телевизийн хамт олонд мөн тэр Гранд Эмилгийн хамт олонд их баярлсан талархснаа илэрхийлье. Одоо ерөөдөө бидний сэтгэлийг зааж гараа. Тэгээ миний охин шиг манай ах шиг юм жирийн айлын бас нэг өвчтөй зовлонтой юм хүмүүсийн тэнцвэл байгаа ах. Тэгээд эдгэрэх гэсэн тэр хүсэлтэй усуудыг эмчлэгдэхэд нь бас нэг тусдын болж байгаад нь маш их баярлалаа гэж хэлмээр байна. Удтал хүлээсэн түүний жаргалтай амьдралын эхлэл энэ л шулуухан дардан замаар эхлэж байна. Ирүүний гажигсаа болоод өдөр бүр өвдөж шаналж явсан тэрээр их нутаг ээж аавдаа эрүүл энх болоод эргээд ирнэ. Цаано Гранд Хосхны эмнэлэг маань нийт 25 орноос гадаад өвч үлсэр байнгын зорин ирдэг байгаа. Тэр дундаа эмнэлэг дундаа 8-9 орны суурин орчуулагч багнуур ажилладаг. Хараа Монгол баг маань нийт 3 үндсэн ажилтнтай бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Hello, let me Mongolia TV9. My name is Sue. I am English staff at Grand Plastic Surgery. Thank you. Let me in ช่อง TV9 สวัสดีค่ะดิฉันชื่อสุบินลีมาจากโรงพยาบาลแกรนด์เกาหลีนะคะ Hello, let me in TV9. Saya penerjemah bahasa Indonesia untuk Grand Plastic Surgery. 蒙古 TV9 Let Me 的观众朋友们，大家好，我是高兰德整形外科中文翻译，谢谢大家。Здравствуйте, let me in Mongolia TV9. Я работаю в клинике Grand для русскоговорящих пациентов. Спасибо. Xin chào Mông Cổ, let me in TV9. Tôi là tiên sinh viên tiếng Việt tại thẩm mỹ viện Grand. Xin cảm ơn. Амкэн бол ингээ бүр гацж шээ. Хамаагүй том ангаж болохгүй наач өтөр шүү. Хэмжээний ингээд юу гадаас дугаараа тэр толгуур арааг хамаагүй авалж болдгоо гэдгийг бид нар мэдтгүү хүүхдийн хашуудаг өвтгөр давхарчвал болчихно гэж боддог. А тэр арааг авуулснаас болж л ирнэ юм байна. Гоё юм. Тий. А тэрнээс ш янз бүрийн тийм дүр төрхтэй болно. Хичнээн удамшлын төрх байлаач гэсэн бүр инглээ бол шайнах өмслөлгүй. Уулаас ах トゥ нэрээ маань хөөхтөж гисэн байж юм. Тийм шайныг байгаа хөөхтөл байхгүй. Охныгоо тэнцээсэй гэж Монгол хүн дотроо нэг залбирдаг сүсгэлдэг юм байгаа хэл та. Та бүхний танаа гэр бүл үү? Сансан бүхэн бүтээсээ сайн сайхан яваасаа гэж хүүхдийн хамт бол байн гөрөөлөөр гэж хэлсэн. Ингээ явхад бол мэдээж хүний биед мэс хурж байгаа учраас өвдөн. А тэр тусмаа зүгээр нэг маха хуш ястай холбоотой ийм салбар явагдаж байгаа учраас өвдөн, хавдан, хэцүү. Тэр тусмаа хүний улс оронд гэхдээ хүн зорьсондоо хүрэхин төлөө сэтгэлийн хаттай байх ёстой л гэж бод. А тэр утгаараа чаалга тавьсан. Итгэлийг даах ёстой. А бүхнийг даваад хамгийн сайхан болоод ирэх ёстой.
Энэ хорвоо дээр эмэгтэй хүн болж төрөөд ээжээ гэж дуудуулах их хүн болох нь хамгийн их хувь заяа. Сурагчийн ширээнээс ээж болоод хөндөрсөн ч өөрийнхөө хариуцлагыг өөртөө өөрч яваа залуухан ээж. Энэ бол Монгол эдмийн 3 шоу нэвтрүүлгийн ялагч Улаанбаатар хотын Харьяа оюун эрдэнэ. Хүүхдээ гаргачаал хүний олонний дунд гарыг бодлохгүй байгаад харна. Олонний дунд оруулах гэж оролдоод бол юм дэхт. Дотроо бол айгүй харамсчил байсан. Өөр дээрээ давъя гэж бодоод цаашдах нандад зам мөрийг нь засахын тулд өөрийнхөө чадах бүхнийг хийж явсан. Хүн ирнэ гэж чинь хувьшигтайгаа ирдэг, хүнстэйгаа ирдэг. Дотоогоо гүйцээж дундаа дөрөх гэж л тасч авсан шүү дээ. Тэр хүүхдийн эцэг хэн байх, ямар байх нь бол надад сонь байгаагүй. Аз болон Европын олон оронд гоо сайхны хаалганы цоошин технологиг нэвтрүүлж гайхалтай өөрчлөлтийг мэдрүүлж чадсан бүгд найрамдах Солонгос улс өнөөдрийн хүртэл дэлхийд дахинаа тэргүүлж яваа. Солонгосын Лидмийн шоу нэвтрүүлгийг ТВ-с телевизэн Монголд анх удаага санаачлан хэрэгжүүлэхдээ мэдээж ашигын бус гаднах төрх болон эрүүн нүүрний гажиг өвчнөдөө шаналж яваа бүсгүйчүүдтэй 100% өн төлбөргүй туслах зорилгоор Солонгосын номер 1 Гранд гоо сайхны нэгдсэн эмнэлэгтэй хамтран яаралтай эмчлүүлэх шаардлагатай 4 бүсгийг хаалгаанд оруулж өөртөө ихтэй амьдралыг бэлгэлж чадсан байдаг. Солонгосын Гранд гоо сайхны эмнэлгийн сүүлийн үеийн технологи байнгын судалгаа шинжилгээ, чадварлаг эмч мэрэгчлэнүүдийн нүрийн хөдөлмөрийн үр дүнд танигдахын аргагүй өөрчлөгдсөн бүсгүйчүүд маань одоо бусдын адил амьдарч яваа тухай бид өмнөх нэвтрүүлгээрээ үзэгч та бүхэндээ хүргэж байсныг санаж байгаа гэж бодож байна. Ингээд нэвтрүүлэг маань цаашлаад дахин 2 бүсгүй туслах зорилгоор Монгол эдмийн 3 шоу нэвтрүүлгээ эхлүүлж шалгарсан одоо оролцогчид болох Лавгсран оюун эрдэнэ 2-оо Солонгос улс руу явах виз хүсгэд харамсалтайгаар оюун эрдэнийн маань виз өөрийнх нь хувийн шалтгааны улмаас гараагүй юм. Тэгэхээр ТВ-с телевиз болон Гранд гоо сайхны эмнэлгийн баг хамт олон бүгд найрамдах Солонгос улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайдад оюун эрдэнийн визийг гаргахад туслаач гэсэн бүхий л шаардлагатай зүйлсээр одоо ханган ажилласнаар оюун эрдэнэ маань 14 хоногийн дараа Лавгсрангийнхаа араас Солонгосын Гранд гоо сайхны эмнэлэгт очих болсон юм а. Харин Лавгсран маань яг товлсон ёсны дагуу Солонгос улсыг инхүү зорьсон юм. Эрэхт нь бол ихэд баяр хөөртэйгээр угтах. Харин явахт нь одоо ерөнхийдөө нэг жаахан тийм төвшөр ч юм уу баяр ч юм уу нэг юм холилдоод л байж лээ. Охиныгоос ачаатай шиг болох ш нэлээд юм болов таньсан. Тэглээ. Эдэн согноор кордон хайрсан тэгээд задгаа аваа явчих гэсэн болдгоо нөгөө түн. Нөгөө тийм бас битүүн жил сая боолголоо. Хураалгах ш. Харин тэгдэг гинэ. За сайн уу. За одоо явах гэж байгаа гэж байна. Сони юм байна. Тэр Лавгсран гэдэг удуулыг харж байгаа гинэ. Хараа. Тийм үү гинэ. Өөрөөс яг ийм дотор юм план хийсэн. Нэгтгэхгүй байна. Цаарга сая яваад сайхан амжилтыг хэлгээд түргээ ирээ. За. Эстэ. While the seatbelt sign is turned on and whenever seated. Аваа. Би Монголын хамгийн том онгоцон сууц. Гоё юм байна. Өөр юмгээ сайн сууж байгаа нь. За нэслээ. Ямар шин?
Анх удаа нисэж байгаа. Удирдлагчдаа манай агарын хөлөөр хөдөлгөх боллоо. Та бүхэн суудлын бүсээ бүсгсгээ тавьдаг шаардлагатай. Анхудаа ирж байгаа тийм манай одоо бүгдээрээ эндээс хөдлөөд эмнэлэг рүүгээ явцгаая. TVS-ийн хамтдаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Тэгэхээр Монгол эдмийн 3 шоу нэвтрүүлэг маань аль биесээр хамтран ажиллаж байгааг одоо Солонгосын Гранд гоо сайхны эмнэлгийн маань манай инх бэлгүүнийг таньж байгаа. Инх бэлгүүн маань одоо Гранд гоо сайхны эмнэлгийн гадаад харилцааны яамны ахлах эмэгтэй байгаа. Тэгээд ямар ч хэлсэн манай нэвтрүүлгийн маань ялагч болсон тавх сүрэнгийн маань огтж аваад мэдээж уламжлалцаараа одоо Гранд эмнэлэг рүү явах болно. Тэнд маш олон эмч мэрэгжилтнүүд маань манай өвчнийг хүлээж байгаа учраас маш их ажилтаа гэж байгаа тийм. Тий, одоо очиад ажил өрнж өгөндөө гэж. Гранд гоо сайхны эмнэлэг дээр хүрэлцээрсэн байгаа. За мэдээж манай лавгсрынгийн маань мөрөөдөл явахаас өмнө энэ Гранд эмнэлгийнхаа одоо бүх бичлэг, гаднах төрхийг нь бүгдээрээ интернетээс харж ирсэн байгаа шүү дээ. Ямар санагдаж байна? Үнэхээр угтаж авч байгаа байдал нь үнэхээр гоё юм байна. Би хүнд ингэж хөндлөж үзээгүй. Үнэхээр гоё юм байна. Та бүхэн үнэхээр их баярлалаа. Эрүүл болох ирээдүйн чиний амьдралын хамгийн гоё гэрэл гэгээтэй үе эхлэх гэж байна те. Үнэхээр хацтай. Би та хэдийн итгэлийг алдахгүй. Би сайн байж чаднаа. Сая яагаад шокод орсон? Би ингэж ухтана гэж ерөөсөө төсөөлөөгүй бодаачгүй. Тал талаас камера бол хүмүүс нь ч амар гоё хутаад. Ээждээ энэ сайхан ямиг харуулсан гэж бодогдчихно. Харуулмаар. Ээж нь харж байгаа шүү дээ камераа. Аваа ээжээ. Үнэхээр өвчлөлтөд үнэхээр хөөрхөн болоод очнаа. Би тэртэй хайртай шүү. Ачийг нь хариулах болно. Хизээч мэдэрч үзээгүй бусдын хүндлэл, сэтгэл хөдлөл. Энэ л үе түүний мөрөөдөл биелэх мөч юм. TVS телевизийн Монгол эдмийн 3 шоу нэвтрүүлгийн азтай оролцогч Хинтийн нутгийн охин Лавгсүрэн. Хизээш төсөөлж байгаагүй гэх түүний догдолсон сэтгэлийн цаана өдөр бүр өвдөж шаналж явсан эрүүний гажгаасаа хурдан салах явдал. Өглөө уулзсан юм ихтэй ч юм уу? Шал өөр юм уу? Шал өөр шүү. Шал өөр байгаа биз? Аа. Чи уг нь энэ эмхтэй уулзсан юм байна. Тийм шүү. Шал өөр юм.
Шаал ирсэн. Өстэй. Үнэхээр өстэй мэн. Одоогийн маань бүр л их гоё зураг мураг янз бүрийн бүр илүү дэвшилттэй юм ах болно да. Энэ манай гадаад харилцааны албаныхан бол ихэнчлэн удуулыг хүрнэл удуулын үйл ажиллагааг ашиглуулсан шүү дээ. За удуул маань өстэй сонсож байгаа бөөн баяр болж байгаа. Манай удуулчин энэ Солонготоос нэртэй шүү дээ. Одоо манай эмнэлэг юм да. Гадаадаас ирж байгаа үйлчлүүлэгч нар эдгээр чинь удуулыг хараад агив яадаг, биширдэг. Айгүй удуултай адилхан болохыг аяг хүсдэг. Удуулаас хөөрхөн болох. Илүү хөрхөн болох хаа. Яа. Би өөрөө сайн хичээж инженерийн ажил туслах болохоор илүү хөрхөн болж чадах хаа. Энд дэш удал. Удалгаа зү. Өөрсдөөс чи мэдээллийн үндсэн карт бөглөдөг байхгүй юу? Тэгэхээр чи энэ картаа бөглөөд өгөх юм бол чиний мэдээлэл өнөөдөр хэсэлээд чи манай энэ өөрсдөөс боллоо гэж үзэхэд болно. Ер нь олонний танил хүн бай, энгийн үйлчлүүлэгч бай те бүх үйлчлүүлэгчийн хувь хүний мэдээлэл бол 100% нууцлалтай байдаг. Эмнэлгийн маш том тийм хамгаалалт байдаг учраас хувь хүний нууц одоо мэдээлэл нэр ус те зураг хүрэг гэд бүх мэдээлэл бүр нууцлалтай байдаг. Тэгээд зарим хүмүүс маань ерөнхийдөө Монгол орчуулагчтай гэдэг ихэнх нь баярлдаг. Их зарим бас нэг олонний танил нэр бүхий хүмүүс маань Монгол хүмүүстэй үйлчлүүлнэ гэхээр бас эдгэрийн талаар мэдээлэл зураг гарах болоо. Тэгээд дэлгэрэх болоо санаа зовдог бас дотроо нууцсан тийм бодолтой хүмүүс бас байдیں۔ Тэгээд ер нь бол ямар ч хүн ирсэн мэдээлэл 100% хадгалагддаг учраас одоо би өнөөдөр эмнэлэг дээр үйл явж болж байгаа миг тухайн хүнийхээ процесс л явагдана гэдгийг бол эмнэлгийн зүгээс аль тэрийг бол бат хамгаалж чаддаг байгаа. Солонгосын гранд гоо сайхны эмнэлэг 21 давхар бүхий өөрийн нэгдсэн эрүүл мэндийн байранд чадварлаг эмч мэргэжилтнүүд 170 гаруй Аз тивийн одуудын зөв төрхийг тодорхойлсон юм. Дээд доод эрүү болон хөгшрөлтийн эсрэг нүүрний хэлбэр засах ясны мэс ажилбаруудыг чадварлаг хамт олон хийх болно. Монгол нийтмийн бүсгүйчүүдийн өөрчлөлт бол тэдний ажлын бас нэгэн үр дүн. Grand plastic surgery. Number 1. Монгол зөвлөгтэй та шууд холбогдох утас Тэг70 7119 13 81 98 31 26 60. Монгол эдмийн 3 шоу нэвтрүүлэгтэйгээ хамттайгаа үзэгч танд баярлалаа. Мөн нэвтрүүлэгтээ өөрийн санал бодлоо үргэлж хуваалцаж байдаг үзэгч танд баярлалаа. Үзэгч та нэвтрүүлэгтэйгээ холбоотой санал хүсэлтээ TVS телевизийн аль бисний пэйж хуудас буюу TVS Mongolia хаягт илгээж болно. За мөн 1919-18 дугаараас нэвтрүүлэгтэй холбоотой одоо хамтран ажиллаж байгаа Солонгосын Гранд гоо сайхны эмнэлгийн талаар мөн давлаж асууж болно. Гранд гоо сайхны эмнэлэг Солонгосын Сөүл хотод байрладаг учраас үзэгч та мөн доор гарч байгаа хаягаар онлайнаар мөн холбогдож болно. Солонгосын гранд гоо сайхны эмнэлэг 21 давхар бүхий өөрийн нэгдсэн эрүүл мэндийн байранд чадварлаг эмч мэргэжилтнүүд 170 гаруй Аз тивийн одуудын зөв төрхийг тодорхойлсон юм. Дээд доод эрүү болон хөгшрөлтийн эсрэг нүүрний хэлбэр засах ясны мэс ажилбаруудыг чадварлаг хамт олон хийх болно. Монгол нийтмийн бүсгүйчүүдийн өөрчлөлт бол тэдний ажлын бас нэгэн үр дүн. Grand plastic surgery. Number 1. Монгол зөвлөгтэй та шууд холбогдох утас Тэг70 7119 13 81 98 31 26 60. Эхний байдлаар хийсэн эрентгийн зургаас харахад хэвийн хэмжээнээс хитэх шаймы нүүрний гол суурьаас цаашаа хөнхөр түүнээс гадна нүүрний тэгш бус хэмхит талиснаас шалтгаалаад халчийн 2 шанааны яс жижиг том хөвгөлтэй болсон байна. Тэгэхээр энэ бүгдээс харахад хагалгааг 2 хэсэг болгон хувааж хийх болно. Хажуу талаас нь харахад нүүрний гол хэсэг хонхоод цааш урсан хэсгийг нааш нь татж гаргах мөн шаймж талиснд дээд доод эрүүний мэс засал хийгдэнэ. Энэ хэсэг зүсэд хийж доод эрүүг тэгшилж дээш хөрвж өгснөөр ерөнхий нүүрний тэгш бус хэм засагдах болно. Доод эрүүг тэгсэн зассны дараа дөрвөлжин эрүүг засах хагалгаа хийн. Ингэснээр нүүрний хэлбэр маш зөв болж өгөх юм аа. За тэгэхээр эдгээр мэс заслуудын хийнгээ хоёроор хэлбэртэй хацрын ясны мэс заслыг хийгээд цааш хөнхийж урсан тухны хэсэг нааш нь төвийлгэж өгөх суулгацуудыг суулгах болно. Ингээд хоёр дахь төрлийн хагалгаа бол хамрын мэс засал.
Хамрын хэлбэр нь духны хэлбэрээс хамаардаг учраас эхлээд духны суулгацыг суулгаад хэлбэрийг гаргаж өгөх хэрэгтэй байдаг юм а. Арай жоохон томруулаад урагшаа сэтэлт хийж өгнө. Эндээс харахад баруун талынх нь нүдэнд илүү том сэтэлт хийх юм байна. Хоёр нүд хоорондоо өөр хэлбэртэй байна. Тэгэхээр нэгдүгээр дээд доод эрүүний мэс засал, дөрвөлжин эрүү багасгах мэс засал, богино эрүүний мэс засал, хатрын шанааны яс багасгах мэс засал гэсэн 4 ясны мэс засал хийгдээд духанд имплант буюу суулгаж өгнө. Эдгээр мэс заслыг хийсний дараа 1 сарын дараа хамрын мэс заслыг хийн. Эхний байдлын зургаас харахад нэлээд том мэс засал хийх шаардлагатай харагдаж байна. Гэхдээ ямар төрлийн мэс засал хийх вэ гэдэг нь илүү дэлгэрэнгүй зураг авсны дараа шийдэгдэнэ. Ийхүү нэвтрүүлгийн ялагч Лавсрангийн маань хагалгааны өмнөх эмчилгээ болон шинжилгээнүүд үргэлжилсээр түүний хаалгаанд орж болох хэсэг шинжилгээний хариунаас шалтгаалх учраас Лавсрандээ амжилт хүсье. Харин Гранд гоо сайхны эмнэлгээс Монголын үеийн летмийн болох хүсэлтэй бүсгүйчүүдийн мөрөөдлийг биелүүлсээр өдөр бүрийн завгүй хөтөлбөрийн хүрээнд хагалгаанд орохын өмнө Монгол летмийн бүсгүйчүүдэд Гранд гоо сайхны эмнэлэг үйлчилгээ болон тэдний хаалгааны дараа үзүүлэх үйлчилгээг танилцуулдаг уламжлалтай байлаа. 안녕하세요. Монгол летмийн нэвтрүүлгээр дамжуулаад Монголын ард түмтэй уулзж байгаа баяртай байна. Гранд гоо сайхны эмнэлэг нь Монгол летмийн нэвтрүүлгийн бүсгүйчүүдийн өөрчлөлтийг та бүхэнд харуулж зогсохгүй. Хамгийн гол нь тэдгээр бүсгүйчүүдийн цаашид гэрэлгээгээд амьдраасаа гэсэндээ энэхүү ажилд хичээнгүйлэн ТV-с телевизтэй хамтран ажиллаж байгаа маань бид бүхний хувьд нэр төрийн хэрэг юм а. Монгол летмийн нэвтрүүлгээр дамжуулаад Монголын олон бүсгүйчүүд Гранд гоо сайхны эмнэлгийн үйлчилгээг асуусан байдаг юм а. Солонгосын гоо сайхны эмнэлгүүдийн төлөөлөл номер 1 Гранд гоо сайхны эмнэлгийн үйлчилгээ болон бүтэц зохион байгуулалтаас та бүхэнд танилцуулах болсонтой баяртай байна. Манай эмнэлэг үүсгэн байгуулагдаад 12 жил болж байна. 2004 онд Гранд гоо сайхны эмнэлгээс Солонгосын гоо сайхан цоо шин технологиг нэвтрүүлж дэлхийд дахин өндөр өрнөгдөж чадсан. Тэр нь юу вэ гэхээр зүсгэлт хийлгүүгээр зовхинд наалд зүүсгэж натурал давхраа хийж эхэлсэн явдал юм а. Мөн натурал хөхний мэс заслыг шинээр нэвтрүүлж өндөр үр дүнтэй ажиллаж байна. Солонгосын эрүүл мэндийн яамнаас Гранд гоо сайхны нэгдсэн эмнэлгийн шинээр нэвтрүүлсэн хагалгааны төрөл үйлчилгээнүүдийг үндэслэн Солонгосын номер 1 эмнэлэг хэмээн баталсан байдаг нь бидний ажлын үр дүн юм а. Тэгэхээр Солонгосын гоо сайхны эмнэлгүүдийнхээ төлөөлүүлж эхний ээлжинд явж байгаа гэдгийг баттай хэлж чадах байна. Гранд гоо сайхны эмнэлэг үйлчлүүлэгч нартаа аюулгүй системээр цогц үйлчилгээ үзүүлж тав тухтай байдлыг эрхэмлэн ажилладаг. Үүнээс гадна Гранд гоо сайхны нэгдсэн эмнэлгийн зүгээс олон оронд хүмүүнлэгийн ажлуудыг ихээр хийдэг. Үүний нэг хэсэг ажил нь мэдээж Монгол летмийн төсөл нэвтрүүлэг юм а. Энэхүү нэвтрүүлгээр дамжуулаад эрүүл нүрийн гажигтай үдэж чаналж яваа амьдралын боломж муутай бүсгүйчүүдэд 100% үнэн төлбөргүй хагалгаа хийж өгдөг. Гэхдээ бид тэдгээр бүсгүйчүүдэд хагалгаа хийхдээ Монголын ард түмэнд Солонгосын гоо сайхныг сурчилж байгаа хэрэг бишээ. Хүн бол төрөөд өөрийнхөө амьдарч байгаа нийгэмд бусад шиг эрхээ эдэлж чадахгүй байх гэдэг маш хэцүү шүү дээ. Гаднах төрх өвчнөөсөө болоод хэцүү амьдарч байгаа тэр хүмүүст л туслахыг хүссэндээ хамтран ажиллах болсон юм а. 내면에 있는 아름다움을 끌어내기 위해서 많은 노력을 할 거고요. 이곳은 이제 Гранд гоо сайхны эмнэлэг нь гоо сайхны маш олон төрлийн мэс заслыг засагтай. Жишээ нь залуужуулах мэс засал, эрүүл нүур, гажиг заслын засаг, бүх биеийн өөх суруулах мэс засал, арсны цогц үйлчлэгээ үзүүлэх засаг, хатрын хонхойлд үүсгэх, үс суулгалт зэрэг маш олон төрлийн үйлчлэгээ мэс заслуудыг тас хүрээ чадварлаг эмч мэргэжилтнүүд хийж өгч байна. Та энэхүү 14 давхарт арсны мэргэжлийн эмчтэй уулзаж зөвлөгөө авах боломжтой. Арсны гоо засвал нарчилгаанд мэргэжлийн эмчийн үзлэг зөвлөгөө маш чухал байдаг ч гэсэн сүүлийн технологи аппарат маш чухал үүрэгтэй. Тэр ч утгаараа сүүлийн үед Солонгос улсад арс арчилгааны Улсаараа гэж аппарат гарсан. Гранд эмнэлэг тус аппаратны хамгийн сүүлд гарсан цагуураар үйлчилж байна. Монгол летмийн 2 шоу нэвтрүүлэгт оролцож исэн 3 оролцогч удуулж авахлан мөгтлэр 3 маань арс бол үнэхээр гайхалтай өөрчлөлтийг харуулж чадсан байсан. За яг энэ тасагт л одоо нэлээд арсны цогц хэмжлэгэнд орж исэн. Дээрээс нь сая одоо танай менежер тайлбарлаж байгаагаар монгол хэл дээр бас энэ боршоорууд нь гарсан байдаг шүү дээ. Тэгэхээр монгол үйлчлүүлэгч нарын хамгийн сонирхдаг хэсэг бол танай арсын тасаг. 반가운 이름 3명을 들으니까 보고 싶네요. одоо миний сайн мэддэг 3 хүний нэрийг дурдж байгаа болохоор би ингээс айгүйх санаж байна тэр горыг. 있는 동안 정도 많이 들었고 식사도 많이 같이 했었는데 지금 다들 잘 계시죠? Байсан энд байх хугацаанд нь маш олон хугацаанд хамт байсан. Тэгээд байнгын цуг хооллоод байнгын ер нь ингээд цуг явж исэн учраас тэр гурыг их санаж байна. Тэр гурмаа сайн сууж байгаа хаа.
이번에 혹시 몽골 가게 되면 꼭 뵀으면 좋겠습니다. За энэ удаа магадгүй би Монгол явах юм бол тэр гуртайгаа заавал уулзнаа гэв. 예, 지금 계신 곳은 회복실이고요. За харин тасаг маань хагалгааны дараах хэвтийн эмчилүүлэх тасаг нэвтрүүлгийн орцогч бүсгүүчүүд маань мөн урт хугацааны хагалгаанд орсны дараа энэ тасагт хэвтийн эмчилүүлдэг юм а. 예, 간략하게 저희 병원에도 소개해드렸고요. 제가 товчхондоо бидний хамгийн эхлээд уулзсан газар бол 13 давхар буюу үндсэн хүлээлгийн танхим. Эмч нарын зөвлөгөө өгөх тасаг бол энэхүү 14 дугаар давхарт байдаг. Ингээд 9 болон арьс арчилгааны тасгууд байрладаг юм а. 5 болон 4 дугаар давхар хагалгааны дараах хэвтийн эмчилүүлэх тасаг. За харин бидний орж болохгүй давхрууд болох 2, 3 дугаар давхар B1, B2 давхруудад мис цасын тасгууд байрладаг юм а. 아름답고 행복한 수술이 될 수 있도록 그랜드 성형외과는 최선을 다하겠습니다. За гоо үзэсгэлэнтэй аз жаргалтай аюулгүй гоо мэс заслын үр дүнг үзүүлэхийн тулд Гранд гоо усхны эмнэлэг хам хүчтэй ажиллах болно. Сайн байцгаана уу? Гранд гоо усхны эмнэлэг маань нийт 25 орноос гадаад өгч үзсээр байнгын зорин ирдэг байгаа. Тэр дундаа эмнэлэг дундаа 8-9 орны суурин орчуулагч багнуур ажилладаг. Хараа Монгол баг маань нийт 3 үндсэн ажилтнтай бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Hello, let me Mongolia TV9. My name is Sue. I am English staff at Grand Plastic Surgery. Thank you. Let me in ช่อง TV9 สวัสดีค่ะดิฉันชื่อสุบินลีมาจากโรงพยาบาลแกรนด์เกาหลีนะคะ Halo, let me in TV9. Saya penerjemah bahasa Indonesia untuk Grand Plastic Surgery. 蒙古 TV9 Let 美男观众朋友们，大家好，我是高兰德整形外科中文翻译，谢谢大家。 Здравствуйте, Репин, Монголия, ТВ9. Я работаю в клинике Гранд для русскоговорящих пациентов. Спасибо. Xin chào Mông Cổ, Lê Min TV9, tôi là biên dịch viên tiếng Việt tại Thẩm mỹ viện Grand, xin cảm ơn. Гранд гоо сайхны эмнэлэгтээ баярлалаа. ТВ-с телевизийн уран бүтээлчдийн бэлтгэн хүргэж байгаа Монгол эдмийн 3 төслийн нэвтрүүлгийн хүрээнд за хийж хэрэгжүүлж байгаа эрүүл нүрийн гажигтаасаа болоод нийгэмд өөрийн эрхээ эдэлж чадахгүй яваа бүсгүйчүүдэд туслах зорилгын хүрээнд бид энэхүү нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж байгаа. Амлсан ёсоор ТВ-с телевиз Гранд гоо сайхны эмнэлэг одоо виз нь гараагүй оюун эрдэнэ маань Солонгос улсад зорчих виз тун одохгүй гарах болсон. За энэ баярт мөчөө хоног тоолог хүлээж суугаа оюун эрдэнэ Солонгосын Гранд эмнэлэгт очиод шинжилгээндээ хамрагдаад эхэлсэн тавсрын хоёрынхон одоо хэрхэн холбогдож байгааг үзэгч та бүхэндээ хүргэе. Хоёрка сайн уу? Сайн. Чамар сайн юу вэ? Оо, найз нь виз энтрээ өөрчлөлтөө л гэж. Урдаа очмоор байна. Чамгийн найз нь хүлээгээд Үзээ ядуу үлдээгээл найрч өрөхгүй. Бичлэгүүд үзээл, өмнөх литвэнүүдийн хамтлагийг үзээл тэгэл ерөөхдөө 5 цагт л унтдаг болсон шүү дээ. Урдаа очроос ингээл үзээ ядуу үлээгээл. одоо чамаг ирэхгүй бол яаж унцаарай нэ гэж одоо. Угаас очиж таараа, угаас очино. Энэ 7 хоногтой багтаа заавал очин за. Хөөе, хоёулаа тэгээ чамаг ирэхээр чи нөгөө нэг хоёулынгийнх нь ичлэг авцээ. Хос авцаа өмснөө хоёулаа. За тэгээ. Таарч нөө чамд. Таарч илээ, яг таарч илээ. Чи чамд ингээд цонхоор харуулах уу? Тэгээ. Чи ингээд ингээ хараад заа амар гоё. Энэ ингээ живтээр ингээ хагалгаа их юмлэг шүү дээ. Хүлээсгийг танхим амар гоё заа. Тийм ээ. Удахгүй тэгээ хоёулаа хүлээгээд хамтаа сууж яана наа чи. Ярьсан чи ингээ амар сандраад байгаа. Баярлалаа. Мэдгүй надад л өдөг чамтай ингээ ярьж чад амар гоё юм. Бүр сандрах мандрах юм арай л баг биш чамтай ярьж байгаа болохоор. Ямар гоё юм бэ? Яа чи. Чи чамд харчаа салганаад харин тийм амар ингээ сандраад аяга ингээ амар хүлээж байгаа болохоор тэр юм амар сандраад байна. Яа ямар дээрээс. Хүсэх бүр хясал хийж байдаг. Хэдийгээр маш том боломжийн эзэн болж чадсан ч оюун эрдний маань өөрийнх нь хувийн шалтгааны улмаас түүнд Монгол дахь бүгд найрамдах Солонгос улсын элчин сайд виз олгохыг түтгэлсэн ч гэлээ. Хоёр байгууллагын олон уран бүтээлч албан хаагчдын нүүр их хөтөлбөрийн үр дүнд тэрээр удахгүй Солонгосын Гранд эмнэлгийг зорих болно. Өнөөдөр болохоор цусны шинжилгээ, шээсний шинжилгээ болон бусад дотрын ерөнхий шинжилгээнүүдийг өгөх хэрэгтэй байгаа. Манай Литми хоёрын 3 бүсгийн юм гэсэн яг энд суугаад дөрүүлээ бас ингээд шинжилгээнүүд өгч ирснийг санаж байна.
Би нэг Летми 2-ын октодыг ингээд форум өмсөн Монгол зөвлөхөд ингээд дагаа явжсэн харсан тий. Тэгээ ингээд зурагтаар үзэхэд амар гоё санагдсан. Одоо ингээд бас цаг дагаа явахад амар гоё юм. Өөрөө бас яг ингээд явж байна тий. За Гранд эмнэлгийн зүгээс хаалгаанд орох өвчтөнгүүдийн шинжилгээг Монголоос очсон зариуд нь цаг алдалгүй маш нарийн за сүүлийн үеийн өндөр технологийн дагуу одоо бүх биеийн наривчилсан шинжилгээнүүдийг авдаг. Ерөнхийдөө шинжилгээний хариу гартал хаалгаанд орж болохгүйг за бид хүлээсээр байдаг юм а. Тэгэхээр үзэгч та санаж байгаах гэж бодож байна. Монгол эдмийн 2 төсөл нэвтрүүлгийн хүрээнд 4 бүсгүй шалгаран Солонгосын Гранд эмнэлгийг зорж байсан боловч харамсалтайгаар нэг эмэгтэй маань шинжилгээ хангалтгүйгээр ч Монгол руу буцаж байсныг санаж байгаах гэж бодож байна. Мэдээж нэвтрүүлгийн оролцогч бүсгүйчүүдийг эрүүл нүрийн өвчнөөс салгаж эрүүл сарвал болгох нь чухал хэдий ч тэдний маань амьнаас хамгаас чухал гэдэг үүднээс одоо эрсдлийг маш сайн тооцоолох ёстой. Энэ үүднээсээ Монгол эдмийн бүсгүйчүүдийн хаалгаанд орохын өмнө одоо шинжилгээ маш чухал байдаг. Юутай ч нэг оролцогч маань шинжилгээнүүдээ өглөө. За дараагийн дугаартаа түүний шинжилгээний хариу цаашлаад хаалгаанд орж байгаа хэсэг гээд бүгдийг үзэгч та бүхэндээ харуулах болно. Монгол эдмийн 3 шоу нэвтрүүлэгтэйгээ хамтдаа байсан үзэгч танд баярлалаа. Энэ удаагийнхаа дугаарыг өндөрлөж байгаа. За эх 7 хоногт маань одоо нэвтрүүлэг маань Бям гараг бүрийн 21 цагаас үзэгч та бүхэндээ хүрэх болно. Ингээд дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай үзэгчтэй. Би 20 наснда дипломтай байна. Ер нь энэ бидээс үтсээ. Би дээр 3 ахтай шүү дээ. Ахнастаа ингэж маргалтаас хэрэлдэнгүүт ингэж амар гоочдээс намайг төрсөн нь ингэж байгаа юм чинь өөр хүмүүс намайг юу гэж хэлсэн таалаа шүү дээ. Миний зовлон ингэж ганц мэддэг хүн чинь миний ээж аваа шүү дээ мэдэн шүү дээ. Би өвдөж байгаа гэж хэлдэггүй. Зүгээр л би ингэж хаалганд ормоор байна гэдгийг хэлдэг. Эмчнэрийн зөвлөгийн хурдаар ороход энэ нөгөө нэг одоо чамд ингэж нүд хамаардах ирүү яа ийм хөө хаалгаанууд хийчихсэн. Улаанбаатар таах орж ирээдөө машин зам гарч чадахгүй. Хүн дагаж байгаа. Заавал хүн дагаж байгаа. Тэгээ хүн байхгүй тэгээ хүн хайгаад явдаг. Найсад гарцаагаа явдаг юм би. Хаана юу гэдэг юм би юу сайн мэдгүй шүү. Нарантуул захаа мэднэ, бөмбөрөө мэднэ. Сургуулаа 3 дахь мэдээ сургуулаа мэддэг. Парк дээрээс очиж байгаа. Парк дээрээс хамгийн түрүүнд ямар програм дээр суулгав? Нэг чай пиүү гэдэг юм. Асигарч. Асигарч гэсэн да. Асигарч. Энийг ингэж харах гэж. Хоёлоо сууж үзэх үү? Үзээ л та. Йоо энэ далаа. Ийм өндөрт гараад ирлээ штэ. телевиз одоо нийгмийн үүргээ ухамсарлах зорилгоор бүсгүйчүүд маань инээж байг сайн сайхан байх болтугай гэсэн одоо сэтгэлийг өөрчлөн энэхүү одоо сайн санааны ажлыг ашигын бус энэхүү нэвтрүүлгээ бид бүхэн хэрэгжүүлээ хийж өдгөө 2 жил дараалан 3 дахь одоо Летмийн 3 шоу нэвтрүүлгээ Солонгосын нэр хүндтэй гоо сайхны эмнэлгүүдтэй албан ёсоор хамтраад хийж хэрэгжүүлж эхлэж байгаа. Летмийн 3 шоу нэвтрүүлгийг мэдээж уламжлалсараа Гранд гоо сайхны эмнэлтэйгээ бид бүхэн хамтарч байгаа.